За манай Аригун подкастын маань спешиал дугаар эхэлж байна. Өнөөдрийн зочноор маань нэгэн бас тий өвөрмөц жижигчин хөрөлцөн ирсэн байгаа. Тэгээд хин бэ гэхээр манай Дүлгөөн, жижигчин Дүлгөөн. За тэгээд эротик киноны жижигчин гэдгээрээ бас тодорхой хэмжээнд танигдсан болов уу гэж бодож байна. Тэгээд урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэнд баярлалаа Дүлгөөнөө. За баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. За хоёулаа ч өнөөдөр миний мэдхгүй сэдвүүдээр ярина да. Өнөөдөр чи өстө жинхэнэ надад ном хорно шүү дээ. За хоёулаа эхлэхээс өмнө юу уух уу? Ус уух уу? Ундаа уух уу? Пи уух уу? Санал болгож байгаа гэнэ үү? За би ч юмд юу яа. Манай өнөөдрийн спешиал дугаарын ивент төгч Gourmet гэдэг компани энэ Mesos Ways гэдэг энэ гоё Германы пивэр дайлаа. Болох уу? Болно. За окей. За сайхан зочиндоо хийж өгнө. Ооч. Яа манай камер дээр сууж байгаа гаруудын шүс мүс нь гойж байгаас анзаарч байна. Би өстө пив жоохон сайн хийж чадахгүй заавчлаараа ингээд баг хөөсл хийчлээ дээ. Ямар ч байсан араас нь ингээд хийгээд чөлөөтэй уугаарай заяа манайхаа. Би нөгөө нэг баажи ялтын ялтын юуг одоо л ойлгож байна. Хэцүү юм байна. За хоёул өнөөдөр юу ярих вэ гэхээр мэдээж эротик кино. Ерөнхийдөө эротик кино гэж юу юм бэ? Эротик кино гэдэг чинь за одоо хос болон одоо гэр бүлийн харилцааг өрхтөө бол нэлээ дэмжлэг үзүүлдэг одоо ганц одоо хүчин зөвлөл гэж бол явдаг. Ерөнхийдөө эмэгтэй хүний өрхтөл гоо сайхан гоо зэмжиг өрхтөд харуулдаг зүйл гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ талаар өрхтөл айгу буруу ойлголттой гаддаг юм байлээ л дээ. Одоо манай монголчууд чинь тий. Ер нь бол буруу ойлголттой гэдэг нь жишээлбэл манай подкаст дээр айгүйх дурдж байгааз хамгийн шийт кинонд дандаа эротик кинонуудыг хүмүүс хэлж байгаас тий. За ямар ч бас хоёлаа тулахчээ. Энэ Super Bock гэдэг юм пи юм байна. Тэгээд өөрийнх чинь болохоор түрүү хэлсэн. За ингээд аим хол байгаа юм байна. За гэр бүлийн харилцаа, хосын харилцааг илүү ойртуулдаг, дотн болгодог гэж шүү дээ тий. Тэнгүүт одоо ийм юм кинонд байна шүү дээ. Хадам ээжийн юу лээ хойд ээжийн хойд ихийн тачаал мачаал ч юм уу тий. За тэрийг үзлээ. Нийгмийн одоо ингээд босромог зүйлийг ингээд харуулсан байгаа байхгүй юу? Одоо за жишээ нь одоо ингээд аль үжиг IP твэр цацгцсан учраас би жоох спойл мэг юм явуулчих. Тэгээ тэнгүүтээ одоо яаш одоо аавтай сүулт суусан эмэгтэй нь одоо хүүгэн сонирхоод тэгээ аав нь байхгүйгээр одоо дотны харилцаанд ороод байгаа мааш. Тэр чинь өрхтөл байж боломгүй зүйл байхгүй юу? Эн чинь бол ингээд манай ингээд салбарыг ингээд тэр чигт ингээд доромжилж байгаа нэг жишээ байхгүй юу? Эн чинь тэгээд энэ утгаар нь ингээд тэр хүмүүс чинь үсчингүүтээ бид нарыг ингээд өрхтөл ингээд заваа ингээд босромог одоо ингээд хар талаас нь ингээд хараад байгаа байхгүй юу? Тэгээд сая Showbox дээр одоо киноны маань бас нэг ярилцлага текст маягийн бас цацгдсан. Тэгсэн чи коммент уншсан чи өрхтөө бол одоо контент гэдэг зүйлийг ойлгож чадхаа авчиж одоо манай монголчууд. Тэгэл коммент ингээл уншсан чинь инглээ завхаа хүүхэн тэгээ тэнгүүтээ би үнэлэгч гэх мэтчлэн зөвлүүдийг ингээд өрхтөө бол ингээд хэлж байгаа байхгүй. Тэгэл тэрийг ингээд уншиж байгаа юм би ингээ өөрөө. Тэгэл ингээд уншиж явах тэнгүүт тэгэл Монголын кино урлагаас зайлмал гэх мэтчлэн нэг тиймэрхүү юмнууд нэлээ олонтаа харагдсан. Яг би өөрөө нөгөө нэг ингээд доромж ерөөхдөө ингээд шүүмж болон доромжоор ингээд тэтгэгдэж ингээд ерөөхдөө урам зориг ингээд авдаг төрлийн жүжигч эмхтэн. Тэр утгаараа ерөөхдөө тэгээд надад бол хамаагүй л хэд хайчдаг шүү дээ. За манай дүлгөөний хувьд жишээлбэл ягаад одоо ер нь ямар мэрэгчлэлтэй вэ? Би яг үндсэн мэрэгжил бол яг суур мэрэгжил, сэтгүүлч мэрэгжилтэй хүн. Тэгээс 10 жилтэй байхдаа жүжигчний агентлагт явдаг байсан. Тэгээ 10 жилээс хойш киноны арын албад явах байхдаа мейкапчнаар төлхөө явдаг байсан. Хувцсны дизайнер зураачаар бас явдаг байсан. Тэгээд явж исэн чинь манай нэг тэнэг найруулагч ах. За дүлгөөнөө чи арын албанд ингээ явах болоо. Одоо ингээ карьераа хөөж эхлэе гэд. Чамд карьер чинь илүү дээр юм байна гэд. Тэгээ надаа хамгийн анх
киноны санал тавиад жүжигчин пунт гихчин дублерыг хийж тоглож байсан байхгүй юу? Аа. Залгамжлагч гээд аимшигын орон сайхны кинон дээр. Тэгээд тэр цагаас хойш ингээд өрхтөө бол ингээд яг ингээд жүжигчин гэдэг тод утгалтай ингээд урлагийн салбарт тоогоноос нь хол холбогдоод явжлаа. За ер нь яагаад эротик киноны жүжигчин болсон юм бэ? Нэг бодлын давуу талтай, нэг бодол сул талтай байхгүй юу? За. Давуу тал нь юу гэхээр одоо гоо үзэмжээ залуу насн дээр гайхвал л та. Энэ одоо хинээс ч одоо гарч чадахгүй одоо гарч чадхаараа ингээд авис чадвараа ингээд хүмүүс ингээд гайхвал л та. Тэр ингээд харуулахыг ингээд зорьсон. А сул тал нь юу вэ гэхээр одоо нийгмийн одоо нэг тийм босромог зүйлийг л өрхтөө бол нэг жоохон ингээд юу хүнд хаяар л өрхтөө бол нэг тийм харуулж байгаа гэсэн үг. Одоо нэг тийм захварлал махварлал гэдэг зүйлүүд байдаг шүү дээ. Тэгээд за нэг иймэрдүү юм бас байдгийн шүү гэдэг талаар л өрхтөө бол ингээд харуулах гал. Тэгэл эротик кинонуудаас санал ирсээр байгаа л тэгэл өрхтөө. Одоо нийтдээ одоо 26 эротик кинонд гол болон тослох дүрээр ажилласан байна. Бас киноны бас 6 кинонд ерөөхдөө бол эротик сценүүд нь тоглосон. Одоо нийтдээ одоо 30 гаруй уран бүтээлүүдийг арт нь гаргасан гэсэн үг. Эротик киноны. Тий. За одоо ингэж штэ. Одоо түрүүний хэлсэн нэг хойд ижийн тачаал гэж байна штэ тий. Тэнгүүт эротик киноныхын чинь өөртөө дотроо ингээд бас ингээд юутай байна уу тий. Одоо юу гэдэг юм те биф гэх юм уу. Одоо зарим нь эротик киног муухагаар харагдуулж байна нийгэмд, зарим нь одоо ёс бус харуулж байна тий. Зарим нь гоо зүй талаасаа харуулж байна гэдэг ч юм уу. Ингээд дотроо бас жоохон өөр байгаад нь үү? Өөр өчнөө олон найрлагчтай ажил үзлээ л дээ. Тэгээ зарим нь ашиг олох гэсэн, зарим нь эмэгтэй хүнийг ерөөхдөө зөвтгсөн гоо зүй талаас нь харуулъя гэсэн ерөөхдөө зорилготой. Яг хоорондоо болохоор нэг тийм бифтэй яддаг тал бол байдаг юм шиг үлээ. Би бол тэгэж гадарлсан. Тэгэл одоо яг ингээл зураг авалт явж байгаангууд тэгэлэнгүүт нэг жоохон ингээд тэр киноны тэр ингээд юу ингээд ингэсэн гэдэг одоо нэг жоохон одоо дийсэл маягийн нэг тийм хэрэг яваад идэх байхгүй. Тэгээ чимүүтээ тэгээ би бас ихэндээ бас гайхдаг л байсан. Энэ одоо нэг салбарт одоо хүчин зүтгэж яах лээрээ нэгээ ингээд бэдг юм бол тоо гэд. Тэгээ цаагуураас яг жоохон бас очиж чадсан байгаад байгаа шүү дээ. За одоо энийг одоо хэлээд одоо үгүй. Тэгэл за үнэхээр одоо тэгээд болохгүй бол яг тэгж л ярьдаг юм байна гэж ойлгож байгаа байхгүй. Эротик кино одоо ингээд хүмүүс амар манад орж байгаа их цочд ингээд амар шит кинонууд гэл тэгээд штэ. Энд дэр чи одоо сүрсэн бацаа юу гэж хэлгөө. Сүрсэн бацаа гэхээсээ илүүтэйгээр эротик кино гэдгийг ерөөхдөө яг ингээд урлаг талаас нь хараад үзээд ингээд өөрөө бас ингээд тэ одоо шийдт гэж одоо хэлээд байгаа хүмүүс нас өөрөө бас нэг дотор нь орж ажил үзээд тэгээд ерөөхдөө нэг тийм тодорхой хэмжээний нэг тийм point авчвал бас зүгээр санагдаад байгаа байхгүй надаа. Тэгээд яг яадаг нь мэдэхгүй байж тэгэл одоо тэгэл ингэдэг тэгдэг гэл тэр нь бол нэг надад бол жоох муухай санагдсан. Одоо ингээд өмнөх подкастуудаар ингээд ярьж байгаа шүү дээ. Тэр нь ингээд үсчингүүтээ тэгэл зөвхөн бол нэг өөртөө нэг дотор нь ороод нэг ажиллаад хамтарч одоо ажил үзээд тэгээд өрхөд бол ятхнаа нэг зураг авалтан дээр хурж ирж нэг эргэлт маягаар ирээд нэг яадгийг ингээд одоо ингээд процесс ингээд хараад ингээд мэдрээд үзчихвэл бас өөр өнцгөөс харах юм болоо гэж бас бодоод идэх хөхгүй. Одоо эротик кино жишээлбэл Монголын чиглэлтгүй ерөнхийдөө кино урлагийн салбарын нэг хэсэг бол мөн биз дээ. Мөн. Тэнгүүт яагаад ерөнхийдөө кино салбарынх нь өөрсдөө энийг хүлээн зөвшөөрдөг юм болоо? Магадгүй сургууль соёлд нь эротик кино гэж юм байдаг гэдэг талаар хэлдэг юм болоо? Эсвэл шинээр гинт юм гараад ирсэн юм салбар юм уу тий урлагийн? Яагаад ерөнхийдөө энэ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Наад зүйл төр чинь болохоор нэг ийм тал бол бэдгийн эротик кинонд мэрэгжлийн бос хүмүүс давуу тоглолдог хөвчлээ. Тэгээд тэр утгаар нь өрхтөө одоо ингээд их найруулагчд одоо их жүжигчд их зураглаачд одоо хэлж байгаа байхгүй юу? Тэгээд нэг сонио одоо хаанаас ч гимэрийн нэг тим жүжигч аваад авчир тоглолцсон гэд. Одоо ингээд ерөнхийдөө нэг тийм уриал гаргаж байгаа юм билээ. Эротик киноны одоо найруулагчд. Мэргэжлийн жүжигч хүн заавал тоглуулж исэн зүгээр юм байна гэд.
Тэгээ ядахнаа бидний цаг завыг өрөхгүй байхгүй тэднээс чинь. Мэргэжлийн жүжигчин байх тусмаа мэргэжлийн бос хүмүүс болохоор цаг зав идэгддэг аягүй их. Цаг зав идснээрээ бид нар бас өөрсдөө бас арын ижлүүд бас ингээд умартлагтаад ингээд хоцорж байгаа байхгүй. Тэгэл ингээл одоо ингээд өчтөрчнөө ингээд хүмүүс ажиллаж явах чинь ерөөсөө ингээд юм ойлгохгүй. Бүр ингээд хүний мах идэддэг. Нэгээс нь санаа одоо юу гэх юм бэ? Секс хийж явах тэр нэг хоорондоо нэг ингэж авч чадахгүй байх гэсэн үг. Тий авч чадахгүй үйл тавалт байхгүй. Тэгээд одоо жүжигчин одоо за ингээд мэргэжлийн бос байж болно. Тэг ядахнаа нүүрний хувирал нүүрний одоо мимиктэй байх хэрэгтэй. Дебаж сайтай байх хэрэгтэй. Тим эмгтэй жүжигчдийг авч тоглохгүй бол үнэхээр энэ эротик салбар бол үнэхээр одоо ингээд дороотч ш одоо л. Гэтэ одоо л гайгүй хөгжингүү явах бол магадлал ерөөхдөө бол 70-аас 80% хооронд бол явагдаж байгаа. Судалгаа статистикээр бол ерөөхдөө л ингээд манай студийнхан бол бүүндээ сууж ерөөхдөө бол ингээд яг ингээд тулж ингээд ажиллаж байгаа. Тэгээ тэр утгаараа ерөөхдөө бол тиймэрдээ. Одоо эротик кинонд яг тоглоно гэдэг маань одоо жинхнээсээ хийхгүй ч гэсэн тэн дээр бол яг л юм хийж байгаа юм шиг л хоёулаа яг дүрдээ орно гэдэг нь болохоор одоо яг л юм жинхнээсээ хийж байгаа юм шиг тийм атмосфертэй байна штэ. Яа энэ ер нь давуу тал сул тал гэдэг ч юм уу эсвэл бэрхшээл ч юм уу тийм байдаг уу? Бэрхшээл гэдэг зүйл бол байдаг. Мэргэжлийн бос хүнтэй тоглохлоор мэргэжлийн одоо ингээд ямар ч ингээд байхгүй хурж ирээд ингээд тоглож байгаа шүү дээ партнерлаад. Тэн дээр бол үнэхээр бэрхшээлтэй байдаг. Одоо нэг үйл хүндэтгээд байгаа юм яагаад байгаа? Нэг тийм одоо нэг зүгээр нэг одоо дурын нэг хонгонууд ингээд хурж ирчингүүд тэгээд ингээд хямсганаад идэх тал бол байдаг байхгүй. Тэгэд тэр нэглийн ингээд бэрхшээлтэй санагддаг заяа. Мэргэжлийн хүнтэй ингээд хамтрахаар шал өөр идэх заяа. Зураг авалтын турш ингээл киног өрбийнхнээ гэж юрхт бол ярьж байгаа шүү дээ тэдгүүттэй л хамтарч ингээд ажилладаг бол юрхт бол маш хамархан байдаг. Хамгийн амархан зүйл нь бол мэргэжлийн хүмүүс. Мэргэжлийн гэдэг нь одоо яг юу гэсэн үг юм бэ? Яг сургууль төгссөн юм уу? Сургууль соёлын мэргэжлийн. Сургууль соёлын төгссөн. За. Найруулагчийн жүжигчнэр сургууль төгссөн гэсэн үү? Тийм, жүжигчин болон найруулагч ямарваа нэг одоо урлагийн одоо чиглэлийн хүн. Тэгжиж найруулагчийн ядахнаа замчааныг ойлгох байхгүй. Найруулагч болон партнерч тоглож байгаа эмэгтэйгээ. Тэнгүүт мэргэжлийн бус гингүүт зүгээр нэг магадгүй нэг сайхан хүүхэн, сайхан залуу хурж ирээд модон байгаад эсвэл нөгөө найруулагчийн замчааныг сайн ойлгохгүй гэсэн үг. Тийм, замчааныг сайн ойлгохгүйгаас гадна жоохон нэг тийм эго өндөртэй хүмүүсийн тийм л мэргэжлийн бос хүмүүс. За одоо нэг худалчинд одоо гэхэд бол за нэг 5 6 одоо мэргэжлийн бос хүнтэй ингээм хамтарч ингээд ажиллаж үзлээ. За. Тэгэхэд за одоо яг тэр киноны яг нэрийг яг дуртаад яг яах вэ? Нэг гол дүрээр нэг эмэгтэй сонгогдсон байсан. Тэгээ би өөрөө бас очиж 6 насны оролцсон тоглох маягаар өрхөд бол очиж тоглож өгсөн чинь айгүй эго өндөртэй. Тэгээ тэнгуүтээ тэр эмэгтэй жүжигчэнд ингээд яриа ингээд өрнүүлж байгаа байхгүй. Тэгэл гисэн чинь ямар ч мэргэжлийн байтугай баг ингээд медиаг ажил мэглэхтэй ингээд ерөөхдөө хариалагдтгүй. Тэгээ өөргөө ингээд мэдэрсэн. Тэгээ мэднэ гэхээр одоо яа гэсэн үг жишээлбэл секс хийж явахдаа одоо тий эротик киноныхаа хувьд ч тий секс хийж явахдаа мэдэрдэм үү эсвэл арай өөр байдлаар найрлаж байгаа хүнд ордог юм уу? Ер нь яг ямар байдлаар таад тэр айгу буруугаар сөргөөр нөлөөлдөг вэ? Кино тоглож од олж байгаа гэдгээр л ерөөхдөө биднэрт сөргөөр нөлөөлж байгаа байхгүй. Тэгээд адаглаад тэгээд наазах нь за эмхтэн хүн чинь соёл суралцах хэрэгтэй. Соёл байхгүй. Тэгээ киногоор пенер хүндийг гутааж байгаа. Тэр одоо зураг авч байгаа объектын эцдүүд нас байгаа штэ. Тэгэхэд тэр одоо хамаа намаагүй замраагүй яриад биднээс бүр ингээд биднээс ингээд нүүр ингээд улааж байгаа юм чинь. Яана одоо би одоо ингээд найрлагчны хэлсэн байхгүй таньдаг ах байсан. Ахаа энэ гол дүр дээр ямар хачин юмхтэй сонгоцсон юм бэ та гэд. Тэгээд тэмхтэй харин тийм ээ өстө бид нар одоо ингээд газ 6 дуусахын тулд нөхцөл болсон хүмүүс чинь гэд. Тэгээд тэмхтэй одоо цааш дээр өрхтөл анхаарч авахгүй өрхтөл болохгүй юм биш үү гэд анхааруулад би хамгийн хол нь тэр хат анхааруулж ижсэн байхгүй. За нэг гайгүйхан шиг нэг харилцаа сайтай тэг илүү дутуу байдлаа нэг юу яриа контакт үүсгээд идэггүй. Тэгээ өөрийнхөө үн цэнийг мэдэрсэн эмхтэй авч тоглуулаарэ. Тэгэхгүй нэг утаарсан нэг тийм эго
эгоос ингээд эгоогоо ингээд хооллоод идэг эмгтээчүүд өрхт бол дими үйдэн шүү гэд хэлсээр байхад тэгээд очиод ингээд яачих байгаа хгүй. Тэгээд одоо нэрийг бодол одоо жишээ нь одоо буруугаар ойлгож эхэлж байгаа хгүй. За одоо нэг үгээр хэлэхэд бол одоо ингээд биеийн үнэлдэг гих маягаар өрхт бол ойлгож байгаа. Тийм ойлгож байгаа байхгүй юу. Тэгэл нөгөө газар эзэдүүд нь л гайхаж эхэлж байгаа байхгүй. Тийм. За юу зураг авалт дуусчих. Яг миний сцен ингээд дуусчихсан. Тэр эмхтэд хандчих нэг үг хэлсэн. Амаа мэдчихээрээ. Амаа мэдчих ярихгүй. Эгоогоо жоохон дарж чадахгүй бол манай Монголын кино урлагт чи бол байгаад бол хэрэггүй шүү гэж биелжсэн. Одоо ингээл хараадахны болоод нэлээд сайжирч байна манай Монголын одоо эротик киноны жүжигчд. Сайжраад залуучууд нь ч гэсэн би хаагаас хөгжүүлээд тэгээд ингээ булчин суугаад эсвэл булчингаас суллаад аюу гоё л болж байна. Одоо үзэгчд жишээлбэл ийм гоё хоёр биеттэй те гоё залуу гоё хүүхэн хоёрыг хооронд нь секстхийг үзэх нь илүү гоё эсвэл ийм гаж юм үзэх нь илүү байна уу? Одоо гаж гэдэг нь түрүүний нөгөө одоо хадам ээжийн тачаал гэдэг хойд ээжийн тачаал гэдэг шиг юм жоохон гаж тийм үзэх нь арай үзэгчдээс сонирхолтой байх учраас бодлоор Гооцуу талаас гоё шүү дээ. Надад бол гооцуу тал одоо эмхтэн хүний би гоё ээжиж гоё яригдах байхгүй. Арай би гоё явах хэрэгтэй. За ялангуяа эротик кино тоглолтод жүжигчдийн нүүрний ярьс маш гоё явах хэрэгтэй. Ямар ч батуг байхгүй. Ямар ч өөсөө байхгүй. Ямар ч хуурайшилт байхгүй. Тийм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхэд одоо ямар кино хэлэхдээ бас нэрийг бас санахгүй байна. Тэр кинон дээр мангар батгатай эмхтэй тоглолоо хийсэн. Би ингээд тэр чигтээ батга болцсон. Тэр бол ингээл гооц хөө харагдвал үнэхэр муу харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг хаа дүлгөөний хувьд бол одоо энэ эротик кино тийм зүгээр нөгөө гаж байхаасаа илүү гооцоо байх ёстой л гэж ярьж байна тий. Тэгэхээр Монголд бол байгаа эротик киноны зүйл жишээл гажинч байна, гооцоотэй байна. Одоо янз бүр шүү дээ тий. Жишээлбэл миний муужгаа одоо тичаал гэх мэт кинонуудыг би ингээ харахад аюу гооцоотой харагддаг. Тий. Тэнгүүт одоо ингээд нэг ангитай богино хэмжээний ч гэх юм уу тий. Эсвэл 40-50 минутын цагийн эротик кинонууд гэх юм бол тэр нэг тухайн юу одоо тэр одоо хурцж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр нь гоё харагдахаас илүүтэй тэр нэг сэдв одоо нэг зохиол дээрээ байгаа л шүү дээ. Зохиол чухал гэдэг тий. Тэгэхээр яг хуу гооцоо гэ барьж хийдэг хэсэг хүмүүс байна. Тэнгүүт арай өөр зохиол арай гаж ч гэдэг юм уу тэр талаараа барьж хийдэг хүмүүс ингээд энэ эротик салбар нь дотроо ингээд хид хуваагдаад бас хоорондоо өрсөлддөг гэж ойлгож байна тийм. Тэнгүүт одоо манай нэг орж иж байгаа жүжигч гэдэг юм уу найруулагч гэдэг юм уу ширк кинон дээр эротик киног хэлж чааж явуулсан гэж байгаа тийм. Тэнгүүт энэ хүмүүс өөрсдөө буруу ойлгоод байна гэсэн үг. Тий буруу ойлгоод байна. Одоо кино болгоныг л эротик кино гэхээр л нэг л юм ойлгоод тэр нэг кино болохоор магадгүй нөгөө гажуудыгаа бодоод юм уу те жишээлбэл нөгөө нэг гоо зүтэйгээ ялгаж үзэж чадахгүй байна гэж ойлгочлоо. Тий нэг талаараа тэгж хэлж болно. Нөгөө талаараа мэрэгжлийн хүмүүсийн харах үнцэг өөр заяа. Үзэгчдийн харах үнцэг бас нэг өөр байгаад байгаа штэ. Мэрэгжлийн хүмүүс харахтаа за одоо жишээ нь зургаа одоо яг ямар планаас яаж авсан бэ? Өнгөө яаж тавьсан бэ? За зохиол нь хэр юм бэ гэд тэр одоо бүгдэг нь одоо харж байгаа штэ үүсийг гэлтгүү. За ерөөхдөө бол нэг тиймэрдүүл тэг би бас одоо өмнө нас орж исэн ах ш нарыг бас жоохон муулчих гээд хамш болчих гээд байл та тийм. За тэгээд завсарлаад хэсэг хугацаанд завсарлаад эргээд ирж байна. За тэгээд ивент гэчээд дурдчих тийм ээ. Манай өнөөдрийн одоо хоёулынхын спешиал дугаарын ивент гэчээр Gourmet гэдэг брэнд байгаа. Одоо ширээн дээр байгаа пивнүүд те Итали, Герман, Португал брендийн пивнүүд байгаа. Тэгээд мөн энэ одоо шинээр кофе сая тавилаа те. Ерөөхдөө
чамааг одоо нэвтрүүлэг тусгаад чинь би гоё бэлэг өгнө. Яг Gourmet-ийн гарын бэлэг өгнө. Тэгээд хоёул ямар ч гэсэн яриараа эргээд орё. За эротик кинон дээр ерөнхийдөө би өөрөө бас эротик кино сайн мэдгүй болохоор чамаас асуух юмуд бол зөндөө байна. Магадгүй үзэгчд ч гэсэн мэдгүй байх. Эротик киноны одоо яг тухайн зураг авалтын процесс юу яаж явд юм бэ? Одоо тухайн хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн ч гэдэг юм уу? Одоо тэр секс хийж байгаа тэр моментиг ер нь ямар одоо техникээр ямар одоо юугаар авд юм бэ? Одоо юугмээр юмтэй одоо бид зарим нь бол жинхнээсээ хийд юм уу гэдэг шиг зарим нь яаж тэгж худлагаасаа мэддэхгүйгээр хийдэг юм ч гэдэг юм уу? Ер нь яг ямар байдлаар авд юм бэ? Эхлээд бол зураг авалт эхлэхээс 3-аас 5 хоногийн өмнө бид нэр уншлаган дээр суудаг. Уншлаган дээр сууж байхдаа сцен өөрнө. Сцен өөрлөлт гэдэг нь бол ерөөхдөө яг ямар байрлалаар яаж зураг авах уу? Тэ? Яг уу нэг жинхнээсээ хийдэг юм шиг харагддаг юм шиг байгаа юм. Одоо тэр бол үгүй шүү дээ. Тэр чинь угаасаа хуулиар хориотой байдаг. Манай Монголд бол ялангуяа наалт наадаг хөхгүй одоо нэг тап шиг нэг за одоо яг монголчуудын одоо хэлж одоо заншнаар барта наалт гэдэг нэг наалт байдаг шүү дээ. Тийм арьсан үгийн наалт наадаг. Тийм арьсан үгтэй наалт наадаг. Эрэгтэй эмэгтэй айлал нь одоо тэр нандэсгүүдээр наалтаа наадаг хөхгүй. Тэгээд яг хүрэлцэх мэдрэмж бол байх зүйл. Хүрэлцэх мэдрэмж одоо үнсч хүмүүсээ дисквол одоо үнсэлцээ дисквол нороо туран дээрээ үнсэлч бол нэг тиймэртэн бол байх хэвээр. Тэгээд яг нэг тийм хийдэг юм шиг хүмүүсийг тэгж яриад байгаа байхгүй. Тэр бол жоох нэг тийм ерөөсөө октоос нэг тиймэртэн бол байдгүй. Хийдэг юм шиг тэгж хийж байгаа гэдэг нь болохоор одоо жүжигчдийн ур чадвартай холбоотой юм. Тийм жүжигчдийн нарийн ур чадвар дээрээс нь зураглагчдын ямар өнцгөөс яаж плана тавьж зураг авах уу? Яах уу, ийх үү? За хоёр жүжигчнээ яаж цэвэрхэн байлгах уу? Яг яаж цэвэрхэн харагдуулах уу гэдгээс зөрөгтэй шалтгаалдаг хөөх. Одоо түрүүний хэлсэн шиг сцен бүрийн одоо storyboard маяг юм зурд юм ба шүү дээ. Тий, storyboard. Тухайн хоёр жүжигчин одоо эротик кинон дээр одоо секс хийж явахдаа өөрөөсдийнхөө одоо дураар ч юм уу мэдрэмжээр хийдгүү гэсэн үг үү? Ерөөсөө тийм шүү дээ. Storyboard-оос гадна бас хоёр жүжигчин хоорондоо ингээд инферсаслаад ингээд өөрсдөө ингээд явах ингээд боломж бол байдаг хөөх. Тий, их кинонууд дээр бол ерөөхдөө хоёр жүжигчин ингээд хоорондоо инферсаслал. Яг хөө storyboard ч юм бол шал өөр зүйл. Тэр одоо өмнө ингээд кинонууд дээр давтагдж байгаагүй одоо жишээлбэл одоо ингээд локейшн одоо секс локейшнийг ингээд харуулдаг гэсэн. Ер нь sex position нөө. Тий. Бараг юу storyboard нь л арайдлах амраад гэсэн үг дээ. Одоо тухайн эрэгтэй эмэгтэй хоёр гол дүр жишээлбэл яг одоо зураг авалтын мөчд ингээд тэр чинь ингээд жүжиглж байгаа ч гэсэн тэр чинь нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо ойрч штэ. Тэн дээр яг чин сэтгэлээсээ ингээд ямар нэг байдлаар амар юм хүсэх мэдрэмж төрдөг болоо. Хүрэлцэх мэдрэмжээр л нэг тиймэрхүү юм төрдөг байх. Гэтэ бол надад бол тиймэрхүү юм бол байдаггүй. Ягаад гэвэл тэр чинь бол ингээд ажил явагдаж байна. Тэглэж камерны ард өчтөрчнөө баг хамт олон маань байна. Тэгэл ажил амьдрал гэдэг хоёр зүйлийг бол хооронд нь ялгаж сурах хэрэгтэй байхгүй. Одоо камерны өмнө тэгээд нүцэглээд те мэдээж чинь зургийн баг гэж маш их найруулагчаас хавуулаад олон хүмүүс байгаа штэ. Гэрэлтүүлэгч. За тэнгуут яг тэр одоо олон хүмүүсийн өмнө за нүцэглээд те ингээд хийх эвгүй байдгүй юм. Одоо хийх гэх юм уу, дүрээ бүтээх гэх юм уу? Жаахан санаа зовмор гэдэг. Тинч чинь бас өчнөө олон таньж мэдэхгүй хүмүүс бас байгаа. Тэгээд яг ойлголтныг яах вэ, хийх бол тэгээд дээрэс нь анх удаа кинод ажиллаж үзэж байгаа залуу хүмүүс байгаа. Тэднээс одоо яг яаж хүлээж авах вэ гэдгээс ингэж шалтгаалаад. Яг жоох нэг тийм бэрхшээлтэй гэх юм. За манай төлөвлөгөөний хувьд одоо жишээлбэл эротик киноны жүжигчин тий хэдэн кинод олсон гэсэн бэ? Тэр 30 гэсэн үү? Одоо нийт одоо орж тогсон уран бүтээлүүд гэх юм бол одоо нийтдээ 32 3 байна. Голлоод яг эротик гэх юм бол 26 талаа. Сүүлд мөрчдөр явж ирсэн үү? Сүүлд мөрчдөр явж ирсэн. Одоо бол ажиллаж байгаа уран бүтээлүүдэд бол дуртай явчих. Sex challenge гээд бас эротик 45 минутын контентэнд ажиллаж байгаа. 3 хоногийн таашаал гээд бас цагийн одоо IPTV дөх контент бас ажиллаж байгаа.
Энэ нэрнүүдийг хинүүс нь өгд юм бэ? Зохиол өчөж байгаа л хүмүүс нөгдөх л Өөртөө өгдөг. Одоо энэ нэр жоох өвөрмөс байх киноны борлуулалтанд нөлөөлөх үү? нөлөөлнө. Нэрнээс за ерөөхдөл номыг хавцаар нь ингээд дүгндэг гэдэг шиг жижигэн зүйлээс ингээд том зүйл ингээд дэлгэрч харагдана гэдэг шиг нэр нь чухал гэдэг хэвгүй. Ялангуяа ийм эротик кинонд бол. Одоо жишээлбэл би эротик киног сайн мэдгүй гэлсэн шүү дээ. Тэнгүүт эротик киногаар хамгийн одоо шилдэг сайн жүжигчд гэж бол одоо чи салбарт нь ажиллаж байгаа мэдэх бах тий. Жишээлбэл хамгийн сайн жүжигчд хин байдаг вэ? Хамгийн сайн Одоо жишээлбэл Монголын эротик киноны хамгийн шилдэг 5 эмэгтэй дүрийг нэрлэвэл жүжигчнийг нэрлэвэл чи энийг нэрлэх үү? Өөрийгөө оруулж болно. За нэгдүгээрт долгор ихч байна. Яг одоо хамгийн хол юу бас жоохон эротик сцен ингээд тоглоод гарч ижсэн шүү дээ. Долгор ихч байна. Дараагийнх нь болохоор пунт гихч одоо манай пунтик бүрэн жаргалагч маань байна. Тэгээ дараагаар нь за одоо нэг яг тоглох хүн бол үнэхээр ингээ орж ирэхгүй л та. Тэгээ дараагаар нь за одоо манай бас нэг эмэгтэй найз зэтэй гадаад Мария гэдэг нэг эмэгтэй найз зэтэй. Тэгээ тэр бол одоо Монголд 2-3 кино тоглолцоо тэгээд буцаад их орон руу яваад өгсөн. Дараагаар нь Инхчин гэд бас нэг манай нэг найзтай. Инхчин. Дараагаар нь болохоор одоо би юм да. Одоо өөрийгөө одоо хэлэхгүй бол одоо болохгүй юм болоо. Тийм хэлнэ штэ. Тий. Одоо тэгж штэ. Долгор гэж жүжигчин. За маш олон кино тоглосон мундаг жүжигчин. Тэнгүүтээ пунтик гэж байна тий. Тэнгүүт жүжигчин долгор болон пунтик нар хизээч бүтэн нүцгэлээд одоо жишээлбэл одоо гарч байгаа эротик кинонуудын шиг юм амар секс хийдгүү штэ. Тэнгүүт эротик кино дотроо бас жоохон өөр байгаад нөө. Тий дотроо бол шал өөр нүцгэлдэггүй зүгээр нэг жоохон сэтэл өгдөг тий. Жоохон эротик хэсэгтэй эсвэл бүтэн эротик гэдгээр өөр байгаад нөө. Яг нөө үзэгчтэй татах гал тэгж л байгаа л та. Чиний хувьд одоо жишээл бүтэн нүцгэлдэг нөө. Бүтэн нүцгэлдэг гэхэлэр ч одоо биеийнхээ бүх хэсгийг харуулна. Тий бүтэн нүцгэлэн тэгээд бүтэн нүцгэлэхгүй бол ямар ч гоо зүгөө харагдан. Тэгээ дээрэс нь зохиол дээр бүтэн нүцгэлгээ бичсэн байгаа учраас л яг бүтэн нүцгэлээл тэгэл. Одоо жишээлбэл жижигшин долгор болон пунтик нэр хязгаарч бүтэн нүцгэлдэггүй шүү дээ тий. За миний мэдхийн лавдаг юу пунт гихч бол 30 өдөр 30 секс гэх кинонд бүтэн нүцгэлжсэн. Тий. Вүүгийн кино шүү дээ тий. Вүүгийн кино. Тэн дээр бол бүтэн нүцгэлжсэн. Тэгээ дээрэс нь би өөр бас пунт гихчийн нэг хэсэг бас одоо дублероор нь явдаг байсан мэт маш сайн мэдчихэж байгаа гэсэн. Тэгэхээр пунтгийн дублероор явж исэн гэхээр магадгүй пунтгийн зарим нэг тэр тухайн кинонуудын бүтэн нүцгийн хэсэг нь пунт гэж чи байсан гэсэн үг. За баг тийм дээ. Одоо орлон тоглогч нэ шүү дээ. Тий орлон тоглогч. За. Ерөнхийдөө тэгэхээр эротик киноныхаа маань бас дотроо бас жоохон өөр байгаад байна. Гэхдээ би бол жижигшин долгор гэдэг хүний бол хизээч эротик гэх талаас нь харж ерөөсөө тэр мэдгүй юм байна. Тийм. Одоогийн эротик кинонууд яг бүр цэвэр эротик кинонд байгаад байна шүү дээ, тий. Зарагдж байгаа тийм маркетууд дээр. Тэнгүүт тухайн одоо жишээлбэл жижигшин долгорын гэдэг ч юм уу, тий. Тэр болохоор зүгээр өөр одоо драма киноны ч юм уу эротик хэсэг л байгаад тий. Эротик хэсэг л байгаад байгаа. Түүнээс эротик киноны жижигчин бол биш шүү дээ, тий. Тий, биш. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл долгор жижигшин долгорт хоёрын бүтээдэг дүр хооронд тэнгэр газар шиг ялгаатай гэсэн. Тийм. Эротик уу эротик. Гэхдээ нэг нь яг цэвэр эротик жанрын кино. Нөгөөх нь болохоор драм киноны зүгээр л нэг эротик хэсэг бүтээдэг тийм. Энэгээр ялгаатай байна тийм. Тэгэхээр яг цэвэр эротик киноны жүжигчдээс бол магадгүй жүжигчин пунтик болон одоо жүжигчин долгор хоёрыг хассан дээр ах гэж би бодож байна. Тийм. Яг миний л яг бодлоо л та. Яг тэгж боддгийн. За манай дүлгөөний одоо жишээл эротик киноноос өөр кино дүр бүтээ гэж боддог. Зүгээр эротик биш. Акшн кинонд тоглож ирсэн юм санагдав.
Акшн. Ер нь бол жүжигчний карьерийг одоо эротик киноноос өөр төсөөлж байгаа юу? Төсөөлж Цаашаа явна гэж бодож Явна байгаа. гэж бодож байгаа. Эротик кино бол зөвхөн эхлэл. Тэг эхлэл байх. Гэтэ одоо эротик жанраар ингээд дагнаа тоглоод байхлаар яг энэ үзэхээс нь хардаг болчт юм. Одоо киноны хэд маань байна. Тэгээ дээрэс нь одоо медиа салбарын бас хамт ингээд төвчин зүтгэж байгаа ингээ хүмүүс. Тэгэл одоо нөгөө нэг эрот хөтөлбөрнүүд чи явж байна. Тэгэд энэ эхэндээ бол нэг гоё сонсогдуулээс л дээ яг хуу. Тэгээ сүултээ бол жоохон нэг тийм муухай санагдаж байгаа байхгүй надаа. Эротик кино одоо энгийн киноны жүжигчин, эротик киноны жүжигчин хоёрын ялгаа ер нь юунд байгаа? Хэр илүү их сэтгэл зүрх бие бэлтраа зориулдаг юм шиг. Одоо ингээд чамтай яриад ихсэн чинь санагдаж эхэлж юм л та. Арай илүү золиос гаргадаг юм уу те? Яг хуу тий одоо энгийн одоо мелодрам ч юм уу скол одоо энгийн кинонд ингээд тоглож байгаа хүмүүс бол бас бидэнтэйгээс ялгаагүй бас жоохон хэцүүлтэй. Тэгээд тэднээс бол яг хуу нүцгэлэхгүй. Тэгээд тэднээс бол арай л жоохон жаргалтай байгаа байхгүй. Биднээс одоо бидний салбарчин гэдэг ч юм бол маш зоригийг шаардсан шүү дээ. Тэгээд нүцгэлж чадахгүй хүмүүс бас хурж иж бас ингээд зурганд ингээ орно. Жишээ авч ирээ л та одоо ингээд таныг ингээд эротиканууд ингээд тоглоод өгөөч гэж гуйгаад тэнгүүт та ингээд за ингээд чадахгүй ч гэсэн нэг очиод нэг зурганд нь ороод өгье гэд тэнгүүт та чадахгүй бол бас жоох хэцүү байхгүй. Эн чинь бол цэвэр 100% эр зургийн асуудал. Би ч юм амар нэг тийм өрхөө. Чи Абрахам гэ pictures мэдхүү? Мэднэ. Абрахамын дэги. За. Тий Абрахамын дэги нэг эротик кинонд тоглооч гэж үржижсэн. Тий очиж намааг өрөөд тахтай юм ягсчгүй. Би чамдтай бодсон байгаа. Би жүжигчин хүн биш ээ. Нэгдүгээр би жүжигчин биш. Хоёрдугаар би тийм эротик кино тоглохоор би хаатай ч хүн биш гэдгсэн чинь 100% найруулагчийн вижнээр шийдтiim а чи өөрөө л зөвшөөрөх юм бол найруулагч чамайг эвдэн гэж тэгжсэн. Тэгээ за болоо би бас өөрийгөө хаана ямар хүн гэдгийг бас мэдж байна. Бас эротик киноны тэр нөө гоо зүг гэдэг нь штэ. За тэгж гоо зүг нь гутаагаад явахтай өгшөөл гэж хэлчихсэн тохойд. Яг гоо зүү хардаг хүн гэж бас байгаа. Гоо зүү хардаг хүн гэж тустай. Яг нөө таны чадварыг жоохон үнэлжсэн бас байж магадгүй. Миний одоо эротик чадварыг хараагүй юм байна. Яг нөгөө нэг юу депажин таарад тэгээд болоод байсан байж болно шүү дээ. Мэдгүй нэг ихнэр мэхнэрийнхаа нөгөө найз залуу ихнэрээ амар их зодож нүдэл тэгэл хаяа явцдаг. Хаяа явахаар нь хажуугийнхан хөрс залуу нь харагдчих марагддаг юм уу? Яа тийм тэр нь л гэж нэг надад нэг тиймэрхүү юм тайлбарлаж ирсэн. Яа сайхтар цохолтой байж ч тий. Тэгээ за би бол арай чадахгүй юу. Угаасаа би чадахгүй анхнаасаа л би чадахгүй гэдгийгсэн. Тэгээд би яа тэндээс юу олж харсан бэ гэхээр би эротик киноны жүжигчдийн одоо залуучуудыг бол одоо ангууч шиг юм аа гоё залуучууд л байх ёстой гэж би боддог байсан байхгүй. Тэгээд адгийн муу намайг өөрж байгааг бодоход бас арай өөр жанр бас байд юм. Жанр гэх юм уу юу гэдгийг одоо нөгөө нэг юу гэлээ заван авгах гэдэг шиг тийм хамаагүй нэртэй тэгээд нэг хамаагүй хүн ороод тоглоход бас үзэгч нь байд юм болов гэж бодсон. Тухай. Яг 100% цэвэр маркетингаар ингээд эротик кино явдаг. Сошиалор биш юм а гэхэд аль болох нөгөө нэг хүмүүст ингээд танигдсан, үзэгчтэй татсан хүмүүсийг авч эротик кинод тоглолдог. Сая бас сүулт нэрийг мэдэхгүй бас ядж чад нэг уран бүтээл дээр очиод тоглолцсон юм а би. Тэн дээр ингээд очиод ингээд тоглож чад яагаад намайг ингээд зөвхөн ингээд эротик ингээд сценүүд дээр ингээд тоглуулад байна гэдгсэн чинь чи үзэгчтэй татцсан юм байл аль үчи гэдэг ч байгаа байхгүй. Надаас өөр ингээд гой сайхан ингээд октод зөндөө олон байгаа штэ охид бүсгүүчүүд. Тэгэд яагаад намайг зөвхөн гол ингээд онцлоод ингээд аваад идэх юм бэ гэж найрлагч болон зурагчаас асуусан. Тэгсэн чинь чи аль үчи үзэгчтэй татцсан юм бэлээ. Тэгэд тэглээ чи зүгээр нэг уран бүтээлд ороогүй. Энэ бол зүгээр ингээд чамаг ингээд цааш чи бол ингээд ерөөхдөө бол ингээд одоо ингээд маркетинг юм л ерөөхдөө ингээд хийж өгч байгаа л та. Тэгэд тэр утгаар нь ерөөхдөө ингээд карьер чи нэлээ өсчих байх гэд. Тэгэл тэнгуут тэгэл вау гэл. Тэгэл нэлээ олон найрлагчаас ингээд асууж хаад бүр дугаараа чоолоод бүр инглээ тэглээ гэл. Надаас өөр хүн чаддгүй юу гэж бодсон шүү дээ. Тий. За. Манай ивент гормегийн пив ямар вэ? Гоё дажгүй амттай байна. Гоё амттай. Тий, бусад пивнүүд чинь тэгээд ингээл юу
нэг ам ингээл зунгаарлуулаад тэгэл тэнгуут тэгэл нэг юу спиртний оруулга нэг тэгэл ингээл амар хитцэн нэг тийм юм мэдээд штэ. Энэ бол үнэхээр тийм биш. Айгуу гоё. Бас нэг байнга харагдаж үзэгдээд идэх юмнууд байгааз. Тийм гоё. Улаанбаатар намтагтаад айгуу гоё. Улаанбаатар байна. Тий. За, окей. Манай Дөлгөөнөөгийн хувьд одоо тоглож исэн одоо тэр олон эротик кинонуудаас магадгүй хамгийн туртай нэг кино байгаалах. Яг эротик биш кинонаас нэг эхэлжээ гэж бодож байна тий. Мөрчтөр бүр ингээд өөрийнхөө дүр төрхийг тэр чигт нь өөрчлөөд орж ирсэн аахгүй. Тэр надад маш их таалагдсан. Очсон чинь тэгэл урт устайгаа ингээл чи ингээ байнга ингээд урт устайгаа ингээд ордог үстэй гэл манай мейкап гэж авах гэдэг юм үү. Одоо зүгээр ингээд богинохон биш тий. Тий, нийлээ өөрчлөөд ингээ орооч гэдэг юм үү. За тэгэл та гэл. Тэгэл очиод дүрээ одоо ингээл гаднах ингээ төрх юм ч гэсэн өөрчлөөл тэгэл тэр айгу таалагдсан. Тэгээ дараагаар нь болохоор гарцгээд одоо гарцгай киноны 2 дугаар бүлэг нь сая одоо хийгдээд дуусч байгаа. Тэн дээр бас нилээ ингээд өөрийгөө нэлийн ингээд эвдэлсэн маягийн нэг тиймэрдүү ингээд жоох нэг тийм эвдэлсэн ч юм уу эсвэл нэг тийм 50-50% ингээд баланслаад ингээд явсан байхгүй юу. Тэр бас нилээ гоё уран бүтээл гарах байхаа гэж бодож байна. За контентнуудаас гэх юм бол sex syndrome байна. Sex syndrome. Тий одоо Look TV болон одоо бүх аппликейшнууд дээр л байгаа л та. Дараагаар нь танихгүй таашаал. Тэр уран бүтээл дээр би хараагүй охин болж тоглосон. Хараагүй сохор охин болж тоглоод тэгээ хараагүй сохор юм бижэж яаж дотны харилцаанд хүнтэй яг яаж ордгийг яадгийг 3 хоногийн турш судлаад тэгээ яг ингэ нүдэ анивч хэцүү тэгэл нэг юм тэгэл дуусгасан шүү дээ. За эротик кино үзэгчдэд ер нь юу өгөх вэ? Үзэгчдэд за үзэх ёстой юу ер нь? Ёстой. Ялангуяа одоо шинээр гэр бүл болж байгаа ч юм уу, эсвэл гэр бүл болоод 10-20 жил болж байгаа хосууд үзэх нь бол зөв ёсны хэрэг байхгүй юу? Яагаад гэж хэлж яах вэ гэхээр энэ дээрээс ингээд тулгуурлаад одоо ингээд залуу хосуудын өрхт бол үл ойлголцол. Дээрээс нь салт өрхт бол багасах байхгүй. Тий, одоо ингээд өчнөө олон гэр бүл ингээд салж байгаа штэ. Одоо араар тавилт метртэй тэнгуүтэй үл ойлголцсон юм ингээд улмаас эротик нь бол ер нь залуу хосууд гэлтгүү энгийн одоо ганц би одоо хүмүүс үзчихсэн. Эротик киног үзээд яагаад салахгүй гэж? Яг ингэдэг гинэ. Манай бас нэг гэр бүлтэй найз байдаг л та. Миний бас нэг кинонуудыг үздэг гинэ. Их нэртэй хамт суугаад. Тэгээ тэнгуүтэй эхнэр нь ч хүртэл өөр ингээд дуртай болсон юм. За танаа анги охин чинь юу өөр киноноо тоглож ийнө үзэл та гэдэг юм тэгэл. За мэдгүй би өөрөөс нь асуух гэх юм. Тэрмэт тэгэл яг тэр кинонуудаас ингээд кино ингээд үзэж одоо залуу хосууд чинь ядахнаа нэг үл ойлголцчихсэн одоо ингээд асуудалтай шийддэг. Одоо киноны одоо зохиол төр чинь одоо учир зүггүй ингээд хардтал сэрдэлт мэдлэлтэй гих мэтлэн зүйлүүд зөндөө байдаг штэ. Тиймэрхүү юм бол тиймэрхүү юмнуудыг ерөөхдөө ингээд нэг тийш нэг зөксөлчдөг. Хоёрдугаар сугдлаараа гэх юм бол тэр кинон дээрээс тэр киног ингээд үзэж шинэ байрлал турш үздэг гэж байгаа байхгүй. Байрлуудыг ингээд за хоёулаа энэ байрлалаар хийж үзье гэд. Тэгээ тэнгуүтээ вау би бүр найзаас сонсчод бүр үнэхээр шоконд орж исэн. За яг ингээд хүмүүс ингээд үзчихээд яг ингэдэггүй байхдаа тэгдэггүй байхдаа гэл тэгэл гисэн чи ёо үнэхээр их баярлжаасаа нэр. За окей. Тэгээ одоо манай Монголын уран бүтээлчд кино уран бүтээлчд одоо шит киногоор эротик киног аюух нэрлэж байна. Чи эдгээр хүмүүсийг юу гэж хэлэх вэ? Зохиолоо чанартай өчиж чанартай уран бүтээл гаргачаал гэж одоо хүсэж байна да. Тэгээд хомрогонд нь одоо тэгээд залуу одоо жүжигчин дүнгэж гарч иж байгаа залуу жүжигч одоо би одоо ингээ өртөж байна. Тэгээд ерөөхдөө зохиолоо сайн бичээд чанартай уран бүтээл гаргаад тэгээд халтуурны биш хийгчээл гэж одоо хүсэж байна гэсэн. Окей. За тэгээд хоёулынгийнхын яриа ерөнхийдөө төгсөх тийшээгээ хандж байна. Чамд дутуу ирсэн юм байна уу? Дутуу ирсэн юм гэх юм бол одоо топ 5 кино одоо шит 5 кино гэж та надаас бол асуугаад имээха би одоо дөнгөж одоо шинээр гарч иж байгаа залуу уран бүтээлч юм учраас одоо тийм ах эгч нар одоо найз нөхдөйгоос жоохон бас юм жоохон ингэ дээш доош нь юм уу дээш ингэ хийчихээд штэ тэгдэгмүүд. Миний хувьд бол ийм зүйлийг бол хэлээд сууж ах ёсгүй байх гэж бодож нэг ёс зүйн хувьд бол
Окей. Монголын эротик кино ер нь дараагийн 3 жилд ямар төвшөнд явах вэ? Хүмүүс нь хизээ хүлийн зөвшөөрөх бол эротик киног. Эротик киног Магадгүй энэ хүлийн зөвшөөрөхгүй байгаа энэ олон хүмүүс. одоо за жишээ нь одоо за ингэж бодъё л тоо. Задгаас итгэж чадаагүй. Аа. Нийгмээс ингээд одоо ингээд тусгаарлагдсан хүмүүс ингээд одоо ингээд бүр ингээд арчигдчих. Аа. Манай Монголын эротик салбар ингээд хөгжих байхгүй. Тэгээд дээрэс нь одоо яг за одоо би яг хүн муулж гад хамшиг болчих гээд хин ч гэдэг. Муулахгүйгээр хин гэдгийг хэлэхгүйгээр ярихгүй юу? Тэгээд юу жоохон аливаа амьдарч хоног шүүлтүр таанд зураач л гэж хэлмээр энэ да. Гэтэ бол манай Монголын кино манай Монголын одоо эротик салбар маань бол Netflix гарна гэж би бодож байгаа. Яаж хийж байгаад. Тэр бол ерөөхдөө бол цаг хугацааны асуудал байхгүй. Би бол ингээд төлөвлөж байгаагаар бол нэг ойрын 5 жилдээ бол гарчих байх гэж бодож байна. Хүмүүсийн дургу байгаад байгаа одоо тэр ямар нэг гаж эротик кинонууд бол энэ эротик киноны салбарыг бол доош нь жирж байгаа гэж. Тийм, доош нь жирж байгаа тийм. Тэгэхээр хүмүүс сайн ялахгүй байна тий. Дээрээс нь бас Шивэсчин гээд бас нэг эротик кино цацагдсан. Түрүүн оны өмнө хаа. Тэгэхэд бол шивэсчдийг ерөөхдөө бол нэлийн доош нийсэн хайтай. За одоо нэг шивэсэдэг ингээд эмхтэн ингээд тоглож байгаа байхгүй. Тэгэл ингээд учир зүггүй тэгэл иргэд орныхоо одоо бүх одоо ирчүүчүүд дуусгаа явагддаг. Шивэсийн нэрийтлэр. Одоо ингээд тэр бол үнэхээр ингээд муухай санагдсан. Одоо шивэсчдийн одоо нэр хүнд ингээд тэр киногоор ингээд жоох ингээд доошоо орж байгаа байхгүй. Одоо шивэст Монголд хөгжийн төлөөгийн одоо бас нэг 2 3 ах маань надад хэлчихсэн. Шивэсч ингээд нэг айгүй муухай нэг тийм үнэн бүр нэг тийм шийт кино гарч байгаа гэдэг юм үү. Яасан гэдэгс чаа илүү дүүнийг үзээд тэгтэйгээд. Тэгэнгүүтээ тэгээд за арай шивэсчин хүн гэхэлэр одоо тийм амар нэг тийм назгайсан нэг тийм одоо завхаас одоо хүн байдаг юм уу? Биш. Шивэсчин хүмүүс чи харин ч бүр ингээд дотор нь бүр ингээд гинэн цайлхан заяа зөөлх хүмүүс байдаг хгүй. Тэрийг ингээд бүр ингээд нэг тийм зөвүүн биечлэг маягаар ингээд харуулсан байгаа хгүй. Тэр кино. Тэгээ бол одоо хамгийн одоо эротик киноноос одоо хамгийн шийт кино гэж одоо шивэсчин л одоо хэлмээр нэр гэсэн. Окей. Надад нэрээ чамаас нэг асуулт асууж байна. Топ 5 гэдэг шиг. Монголын хамгийн топ 3 эротик кино ямар кино вэ? Миний оролцсон тоглож байсан Вүүгийн оригинал series болох The VIP гэдэг 10 ангитай эротик кино. За. Хоёрдугаарт болохоор Тичалийн өнгө тавилтууд нь таалагдсан. Тэгээд өмнө ингээд урд өмнө ингээд кинон дээрээс харж байгаагүй планууд тэгээд яг ингээд өвөрмөц шийдлэр ингээд шийдчихсэн. Тийм арай гоо зүтэй. Тэгээд жүжигчдийн одоо бүрдүүлэлт кастинг нь маш их таалагдсан. Тэгээд одоо ингээд учир зүггүй одоо тэгээд нэг 2 одоо хос юм эсвэл ингээд 2 ингээд эрэгтэй эмэгтэй ингээд хооронд ингээд тэгүүлээд байдгүй. Тэгээд арай гоо зүтлээс ингээд харсан байгаа байхгүй. Тэр ингээд заа ингээд уран бүтээл сэтгэлгээ гэдэг чинь юм байт юм биш те гэж харсан тий. Дараагийнх нь болохоор бүлэг гэд. Бас би өөрөө бас нэг орж тоглож ирсэн. Ерөнхийдөө акшн болон эротик ингээд хавсарсан. Жанр ингээд хавсарсан кино байсан. Тэгээд тэр бол яг уу маркетинг нь жоохон муу явцсан л та. Түүнээс шуулнал жоохон бүүм хэрэг кино бол кино л хийсэн. Тэгээд тэр жоохон нэг тиймэрхүү кино болсон. Тэгээд тэрнээс болоод тэгээд яг уу нэг эрэгтэй жүжигчт нь бол ерөнхийдөө нэлээ ингээд маркетинг сайтай жүжигчтэйсэн. Эмэгтэй жүжигчт нь бол ингээд дөнгөж гарч ирж байгаа жүжигчтэйсэн болохоор тэгээд яг уу тэгэл заа яг байх уу гэд. Гол нь тэгэл киноны ингээд үзэгч нь бол ингээд эмэгтэйчүүдийг л харах гэж үздэг байхгүй. Эмэгтэйчүүдийн за ингээд эрч вэ эмч вэ? Эмэгтэй одоо ингээд эмэгтэйчүүд ээ нөө эсвэл тий одоо эгчнэр вэ нөө одоо дүүнэр вэ нөө эсвэл бүсгүүчүүд вэ нөө тэрийг ингээд харах гэж үздэг. Эрчүүдийг биш. Ерөөсөө эмэгтэйчүүд нь одоо ямар эмэгтэй тоглосон бэ? Яасан бэ? Нийсэн бэ? Надад бас дуусахаас өмнө ганц 2 асуулт байна. Тэнгээс чамаг ярьж орж ирлээ. Эротик кинон мотор дуурсны ард дээр нь яг ямар зарчмыг баримталдаг вэ? Одоо тэгж болохгүй, ингэж болохгүй гэдэг ч юм уу. Эротик кино юу? Мотор дуурсны араас нөгөө хоёр хос маань эхэллээ штэ. Тий. Энэ тохиолдолд одоо юуг хоригддаг вэ гэдэг ч юм уу тий. За энэ тохиолдолд бол ерөөхдөө зураг авалт дуусна зустал
хувийн контакт үүсэхгүй. Тий. Тэгээ нэг ялангуяа одоо жишээ нь гэр бүлтэй хүмүүс ч гэсэн очиод ингээд тоглож байгаа шүү дээ. Тэгэл ингээл биетэйгээ ингээд контактлахгүй яг хуу зураг авалтын усны дараа тэгээ яана өөрсдөө мэдгээл зураг авалтын турш ингээд ерөөхдөл яваад талч маш жоох хэцүү байхгүй. Окей. За дараагийн асуулт болохоор эротик киноны жүжигчин гэж байгаа шүү дээ тийм. Маш олон эротик кино тоглосон байна. Тэнгүүт арга гэрийнхэн яаж үлээж авдаг вэ? Харин ч эсрэгээрээ ээж хүртэл тэгэл зураг авалтнэр минь хурж ирээд эргэлт маягаар ирэнгүүтээ хоол хийж өгөөд явсан. Өөрөө тэгээд зурганд бас хамтдаа ингээд ороод оролцсон тоглоод ингээд явж исэн. Аав тэгэл за ингээд гэрээс ингээд яг хэрэгцээтэй зүйл яг юу вэ? Хоол хийж очих уу? Эсвэл яах вэ? Машин тэргээ тусалцаа ингээд яг яахаар нэг хэрэг ингээд эргэтэл нэлийн дэмжлэг нээлттэй үлээж. Тийм нээлттэй дэмжлэгтэй байдаг. Манай найз залуу бол тэгээд өөрөө бас нөгөө нэг одоо зэрэг цаадагийн хүн хэрнээ өөрөө жоохон медиа чиглэл юм байхгүй. Загвар өмсдөг. Тийм тэр утгаар нь харин сайн ойлгодог. Тэгээд өөрөө бас тэгэл зураг авалт нэргээ хажууд ингээ байгаал. Тэгэл за ингэж шүү тэгж шүү. За чи жоох ингээд жоохон гизвцээ таталтай биш. Хотоолтой матаалтай гэх мэтлэн. Юу гоё штэ. Гоё юм тий. Ерөнхийдөө гэр бүлийнхэн ч тэр найз залууч тэр цэвэр урлаг талаас нь хүлээж авч тий. Тэгэхээр урлаг гэдгийг халихидын ойлгоцсон хүмүүс чинь эргэн тойрон биш тий. Тэгэхээр шүмжилж байгаа хүмүүс бол эротик киног урлаг гэж ойлгоогүй хүмүүс юм гэж ойлгож байгаа. Тий ойлгоогүй. Тэгээд ерөөхдөл задгаас сэтгэж сураагүй. Нэг хайр цэлгцэн сэтгэлгнээс ингээд юу задарч сураагүй. Задарч чадаагүй хүмүүс яг тэгээд ингээд доош нь их гэдэг таалагддаг байхгүй. Тэгэл одоо хамаатан саднууд бол яг их хвчлээ яг тэгж л байгаа л та. Урлаг гэдэг зүйлийг ойлгоогүй. Тэгээд яг одоо юу гэдэг нэг тийм багаасаа нэг тийм одоо нэг соц маягаар ингээд юу яцсан өссөн нэг тиймэрхүү хүмүүс л ерөөхдөө жоохон ингээд юу гэгэл гэдэг таалал идэхтэй цагаасараар ингээд аль майл ингээд хэсгэлэр чинь бас жоохон хэцүү шилтэл байх л гэж утсан. Тэгээд аль хэсгээс баг хэсгүүн тэгэл хамаагүй хамж тэгэл 2 мегэд доцоолгоч л хэлгүүт аль хэсгүү та гэрийнхэн өөртөө яваарай гэл. За өнөөдрийн дугаар маань маш сонирхолтой боллоо миний хувьд бол тий. Одоо манай подкаст хамгийн анхны удаа одоо эротик киноны жүжигчин одоо яг цэвэр эротик киноны жүжигчин одоо юм бүсгүй хөрөлцсөн ирсэнд бол маш баяртай байна. Тэгээд зөвлөгөөнөөдөө бол өнөөдрийн подкастын ивент итгэгч Gourmet одоо компани одоо бэлгийн дээжиг гардуулъя. За манай өнөөдрийн подкастын маань ивент итгэгчээр Gourmet гэдэг компани байгаа. Тэгээд манай Gourmet-гийн оруулж ирдэг энэ хүү одоо Шотланд цайг одоо төлгөөндөө бэлгэлье. За хоёулаа жоохон хол соцсон болохоор тийм за тэгээд дуртай. За тэгээд дараагийн бэлэг маань болохоор энэ хүү Pago хэмээх жуус байгаа. Тэгээд энэ бол маш одоо сайн сортын цэвэр юм жуус байгаа. Бас манай Gourmet-гийн оруулж ирдэг. Одоо өнөөдөр өгж байгаа бүх бэлэг болон ууж байгаа пи маань Gourmet-ийн шүү. Тэгээд за дараагийн бэлэг нь болохоор Segafredo гэдэг энэ Итали кофе байгаа. Гоё чанж уугаарэ. Тийм манай Gourmet-ийн дандаа юм дээд зэрэглэлийн бүтээгдэхүүнүүд оруулж ирдэг байгаа. Тийм тэгээд за яжаар манайхаа. За тэгээд хоёулынгийнхан уусан одоо пип бол одоо Messel Base гэдэг юм. Messel Base ямар хэцүү юм бэ? За тэгээд хоёулынгийнхан ууж байгаа энэ хүү пип бол одоо Messel Base гэдэг юм герман юм сортын пип байгаа. Тэгээд маш чанартай бүх сүлжээ дэлгүүрүүдээр зарагдж байгаа. Тэгээд пип ямар санагдав? Үнэхээр гоё. Гоё пип байна. Үгсөөсөө дуугаад юм байна. Уумар. За. Окей, тэгээд өнөөдрийн нэвтрүүлгийг маань ивент гэсэн Gourmet брэндтэй бас баярлаа. Тэгээд зочныхоо хаалтын үеиг подкастынхаа хаалтын үеиг зочиндоо үлдээдэг байгаа. За юун төрөнд подкастынхаа эзэнд маш их баярлаж одоо баярлснаа илэрхийлье. Энэхүү подкастэнд орох
хувь заяа надад бол алдахгүй юм шиг санагддаг байсан. Тэгээд хамгийн их тэгэл урьж нэгтэн тэгэл вау гэж баярлаа гэж уриалах хүлээж авсан. За манай Монголын эротик салбар бол хизээч тийм юу босромог зүйл бол байдгүй. Дээрээс нэмжлэхэд бол юу залуучууд биш юм а гэхэд одоо нэг 30-аас дээш насныхан ерөөхдөө бол нэлээ хайрцагтсан сэтгэлгээнээсээ жоохон салж одоо нийгэмтэйгээ одоо хүл нийлж алхасаа л гэж одоо хүсэе да. Тэгэд одоо өөр одоо хэлээд тах зүйл болох өндөө алах. Эротик салбар бол яг одоо кино урлагийн салбартайгаа яг зэрэгэл явж явах хэвээр салбар л гэсэн үг. Зэрэгэл ерөөхдөө бол ингээд энэ тэнцэн ингээл зэрэгцээл ингээд явж байгаа салбар аахгүй. Тэрэг тэгэл ингээл хүмүүсийн хэлж байгаа бол нэг тийм хашааны гадна байгаад идэв шиг санагдав. Хашаан дотор орж ирээсэй гэж хүсэж байна. Эротик кино урлаг бол өөрөө кино урлагийн салшгүй нэг хэсэг гэдгийг бас манай дүлгөөн энэ дугаараас ойлгуулж өглөө шүглүүлээлээ гэж харж байна. Тэгээд өнөөдрийн зочноор хүрэлцээрж урлагийг хүлээн авч хүрэлцээрсэн бас баярлалаа дүлгөөндөө. Баярлаа. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа баяртай эсэгчтэй. Баяртай.